Сайн байцгаана үзэгчдээ. Та бүхэн тэр подкастын эхний улирлын 9 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. За бид бүхэн энэ удаагийн дугаараараа Хинтээ аймгийн Баянхутаг сумын харьяа Тарангай аймгийн Их Тамир сумын угуул Баянхутаг сумын Бага уулын араар нутагтай Бага уулын унаг галын уяач Монгол улсын алдарт уяач Инкотын Дашчирвиг урьж оролцуулж байна. За сайхан сонсож байна уу та? Сайхан сонсож байна. Сайхан сонсож байна. Ивэн тэтгэгч Адууны дээд зэрэглэлийн тэжээл Дина уйна актив 100. Тэр подкастын ивэн тэтгэгч Монголын хамгийн анхны цахим эмийн сан Онлай цэг юм ээ. За хаврын нээлтийн уралдаан Дүнжин гар утас ирж уралдаж монголчуудын бас хамгийн тийм сайхан бахархалт нас болсон соёлынгийн уралдаанд халтар соёлонгоо төрүүлглээ. Нийт одоо үзэгчдийн өмнөөс баяр хүргэе. За баярлалаа. За соёлынгийн уралдаанд Дүнжин гар болохоос өмнө маш олон хүмүүс зарим одоо морины мэрэгчлэтнүүд төрөө соёл нь бас тодорхойлчлоо ч гэдэг яриа бас сошиалоор явагдчихлаа. Таны хувьд соёл нь чинь сунгаанд хэр байв? Дүнжин гаруудаа бас зорьсолдоо эхлээд хавар энэ жил сайхан хаврын уралдаан болон 5 сарын 1-нд эхэлнэ гэдэг. Тэгээ ер нь эртнээс зорьсон ер нь гээд дотроо. Тэгээд хүүхдийн амралт өвөл идэлгээгээ ячаад хүүхдийн амралт гээд ер нь гар салгаагүй. Хавар нилээ ажилтаа ер нь зориод томуудаа нилээ ажилласан. Тэгээ явцын донд халтар маань ер нь тайхан ер нь тавхилаас сайжраад. Тэгээ ер нь бас нэг морин юмчин гээд нэг уралдчихъя гээд. Тэгээ Дүнжин гаравт ирээд сайхан уралдаад төрөөсөлтэй. Тэндээ ердөө бас олигтой юмтай нийлээгүй л дээ. Дангаар нь такуулж байгаа л өөрсдөө ирлизийн дээдүүттэй л такуулаадсан. Тэгээд ихэндээ нэг хайхтаргүй юм шиг санагдав. Тэгээ сүүл рүүгээ морин юм болохоор бас ажиллаад ахиад харна болохоор юм шиг санагдав. Тэгээ нэг уралдчихъя гээд. Тэгээ зориод ирсэн. Өнгөрсөн жилийн дорнд болсон улсын зүүмсийн уралдаанд Сонголийн 3 угсарсан. Түрүү ам үзэн таны их байсан те. Уйсан. Тэр хоёртойгоо ерөөхдөө сунгасан гэсэн үг. Тий, ерөнхийдөө эхлээд би азарнуудаа сунгаад тгсэн. Азраг нэг 2 азрах 100 уралт 2 азрахтайгаа тэгээ ганц нэг их мөрдтэй. Тусдан сунгаад эхнийх нь ажлыг. Тэгээд 3 4 такуулчаад жоо ажил авахулмаар нөгөө ирлизээ хоёртой ч ахиж сунгаад. Одоо ганц 2 хол такуулах дунд такуулаа гэдэг юм. Тэгээ тэр хоёртой сунгасан чинь багцаатай юм шиг санагдаад. Тэр хоёр бол багцаа өгнө шүү. Багцаа өгöd тий. Олон биш чанартай хоорондоо нөгөө хоёрны дээдэд уралдаг болохоор ирлиз дээдэд уралдаг. Тэгээ тэр хоёртой сунгасан чинь боломж юм шиг санагдах. За зэр нэг хавар нэг сах уралдчихъя. Тэгээ Дүнжин гарвч маань энэ жил бас нэг сах эхлэх чаана. Бас олон жил завсралцсан. Тэгээд соёлон гоёрн тэгээд Дүнжин гарвч зорьсон. Сайхан төрүүлсэнтэй тий. Сайхан төрүүлсэн. Алаг ер нь хэр урд юм бэ? Олон хүний нүдэн дээр байсан л та тий. Тий. Алгийг хүмүүс л хэрэгцсэн хотынхан. Тий. Ер нь урж ар нэгт алаг л сайн байна. Тэгээд Цэрэнжавын бас соёлонгод сайн байна гээл. Яриануд их л байсан л та. Тэгээд би ч дотроо бодож илээс тий. Хаасайг бол сах урдаад хүн болгон сайн байж байгаа юм чи. Яадаг ч бас зүгээр хаагур ах намаагүй сайхан. Дүнжин гарвтаа зорьцсон. Тэгээ ачаа сах уралцсан. Энэ уралдаанд та 2012 онд 21 настай дөнгөж ус тустаа гараад морь үйжсэн залуу ирээд шадар сайдаа халдсан морийг ам үзүүлчихсэн те. Дүнжин гаравт. Тий. Тэр наадам бол таны хамгийн анхны том наадам мөн үү? Зорж ирсэн. Тэгсэн ер нь анх одоо ирчлээ ах дээр байж гал тустаа гараал би дааж анх ойж. Тэгээ халдсан морь Дүнжин гарт ам үзүүлсэн. Ирлизийн дээд Цэрэнбалт авах бүлтээ хэргээд. Бэлэг дэмэрлэх юм аа одоо. Бүлтээ хэргээд тазаргаад дээд төрүүлээд. Тэгээд тэр жил Дүнжин гараас түрүү ам үзүү авцсан. Тэгээд Дүнжин гарын шилдэг уяач гээд. Эхлэл. Өөр анхны эхлэл. Би даагаад тэгээд том наадамд түрүү ам үзүү авцсан. Тэгээд Дүнжин гарын шилдэг уяач болцсон. Тэн дээрээс их урам зориг авч цаашдын гараа маань эхэлсэн. Гоё юу? Сайхан юм л. Яг нь өөрөө би дааж ягаад том наадамд зорж ирээд 2 адуу ариг түрүү өдөлж ам үзүүлээ. Халдсан морь бол тухайн наадамд бас хоёулаа Дүнжин гаравт ирээд олон сайхан
тухайн үеийн хурдуудтай хурд хуваалцаж битүү морь ирж ам үзүүдлээ. Дараа жилийн улсад харигдлаа. Сүхбаатарын зүүн бүсэж очиж харигдлаа. Төөмгийн 90 жилд харигдлаа. 90 жилд харигдаг. Хуурал нь харигдлаа. 90 жилд хоёлаа харигдаг. Генс дараа нь. Генестэй харигдтэй. Ингээ халдсан морь бол одоо тодорхой хэмжээний улсын наадам, бүсийн наадам, генес дүнжин гарав гэдэг одоо тухайн үеийн топ 4 уралдаанд ариг төрүүлсэн. Бас тухайн үед ер нь бүхэл наадамд яригддаг топ түвшний морийг бэлтсэн. Энэ морины гарал үүсэл одоо хүртэл яригддаг. Хэн авчирж өгөө? Яаж тэр халдсан морьтой анх залуу яач уулзав? Халдсан морийг анх манай Хинтээ Баяутгийн сайхан баяр гээд Баакхыг манай иржил бах нэг тэр жил нэг их насны морьд ер нь авсан. Хэд их насны морь. Тэгээ Баакач яваад нэг сумдуудаар яваад гайгүй их насны морь байна уу гэж Баакхыг явуулаадсан юм лээ. Тэгээ Мукканд тэр чин тэр жил гурвалтсан морь байсан 10 онд. Сумын наадам. Сумын Мукканы сумын баярт 3-аар ороод. Тэгээд Баакх энэ зүгээр юм байна. Халдсан морийг авъя гэдээ иржил бах санал болгоод. Тэгээ авсан. Тэгээ тэр чин 10 онд авцсан. Тэгээд тэр чин суманд оруулчаад тэр жил бас нэг Хинтээ зүүн бүс болсон юм аа. Зүүн бүст бас 10 гаргасан гэдэг л. Зөв. Тий харигч чадаагүй. Тэгээ намраа иржил бах тэр ирээд. Тэр 10 онд юм уу? 10 онд. 10 он гэж одоо 11 он гарах жил. Тийм байна. Иржил бах тэр ирээд. Тэгээ нэг жил эхний ирсэн жилээ тэр жоохон болоогүй маа жоохон таргадац ч юм уу жоохон зам амаар явахгүй нөө жоохон өөрөөсөө нэг темп өндөр мөрттэй явахаар зам амаас гараад тэр иржил бах наа ч нэг л болохгүй байна гэд тэгээ тэр зунаач нэг уралдаагүй маа тэгээд бүр наа ч болохгүй наадах зөврүүлээ гэд тэгээд ток иржил бах тэр байсан тэр хэрэгтэй тий тэгээ ток тэр чи бүр намар 9 сар гартал үтсэн шүү дээ халдсан морийг 100 болохгүй таргадац ч юм уу нэг л болохгүй өвлөөл болохгүй гацсан. Тэгээ иржил бах наадах уг нь морин сайн морийн зөврүүлээ гэд. Тэгээ бүрд энэ хоёр ч наадам өнгөргөөд намар энэ налах малах дурлж хамгийн сүүлд 9 сар мар дурлаад нэг төрүүлгээд. Тийм үү. Тэгээ их гой зөврүүлээ. Тэгээ тэр өвлөө над дээр ирсэн байхгүй. Гой зөврөөд иржил бах бас ноцолцол дөөр. Таны багш юу бэлдэж өгсөн юм биш үү? Өгсөн. Тэгээ сахмар зөврөж ирээд тэгээч над дээр гой таарад тэржлээ дүнжин гарах ам үзв. Тэгээ ам үзүүлэхээ өмнөхөн тэр чинь Баяутагт нэг наадам болсон юм аа. Нөгөө Чулуун Батхын нэг халдсан морь төрүүлэхэд ам үзвчлээ. Үгүй халдсан морь өөрөө төрүүлсэн Баяутагт. Өөрөө төрүүлээ нөгөө халдсан морь ам үзвчлээ. Тий. Нэг жижигхэн нэг хадагтай халдсан морьтой цуг ирж ирсэн санагдах юм. Тий Баяутагт л суман дээр л болж. Би тэгэхэд анх яг би дааж байгаа халдсан морь ойцсон. Цэрэн болтойхын бугун соёл юм байсан. Халдсангаас авдаг. Их морь төрүүлгээд бугун төрүүлчихдэг соёл. Тэгсэн тий. Тэгээ дүнжин гаравт ирээд оролцож байгаа юм. Эрдэнэчлунгаа та хоёр хамаатан уу? Яаж та анх Эрдэнэчлунгуу дээр иржээ? Иржил бах дээр чинь бүр ойрын бүр үеэлүүд тахгүй. Игч төсөө хүмүүс. Би чи 2003 онд анх иржил бах дээр ирсэн. Тэр иржил бах тэр үед ч морины хүмүүс арангаагаас морины хүмүүс их очино. Иржил бах дээр. Тэр үед ч 2003 онд ч морины хүмүүс хэлбэгс ах уу. Тэгээ би яг морь унах гэж л очиж байгаа. Тэгээ тэр үедээ жоохон том биетэйгээ жоохон гологдож байгаа. Тэгээд шууд л ер нь бараг шууд ихнээсээ л туслах маркер явцсан шүү дээ. Морины хөвгтөж очиод тэгээд шууд хижээл зураал. Хижээл бэлд. Морь тийж хайгаа дуртай. Тэгээд шууд хижээл бэлдэл тэгэл туслах руу бараг орцсон. Тухайн 2003 оны уралдаанчид хэн юм бэ? Токох байсан уу? Токч 4 онд унжсэн. Тийм үү? Тий. Тэр үед ч одоо цоогийнх. Тий одоо цоогийнх энэ төр чин томдцаасан. Тийм үү. Туслах болсон. Тэгэл арангаагаас бороо гэд нэг хүүхэд байсан. Далаа тэр яг л ид ундаг байсан. Ток чин 2004 онд шаргыг 4 төрүүлдэг жил ирсэн. Би яг 2003 онд очиад өөрийн намайг л одоо өөрийнх нь бодол нэг тийм л юу бодолтой байсан мэл ирж лах. Нэг өөрөө нэг дотроосоо ч юм те одоо нэг өөрийнхөө удмаасаа нэг сав яаж төрүүлээ. Тэгээд намайг л гэж дотроо бодсон шүү. Энийг нэг юм төргий. Энийг нэг уяач болох бол үзье бодсон шүү. Сургуулаа хийцмсэн та.
Би 2003 онд 5 дугаар анги төгсөөл. Тэгээд тэр намаараа сургуульд яваагүй бүр. Тийм үү. Ээж Тэндээ аваа үндэссэн үү? бүр энэ одоо манайх чинь налаахаас урш 3 цохио гэдэг газар байдаг гэсэн. Тэгээ ээж аваа манараас уцтаа хичээл сургуульд ирэхгүй яасан. Гүүг би сургуульд явахгүй. Яах ч гэж би уяач болно. Тэгэл шууд сургууль хайсан. Тэгэл 2003 оноос яг ярьж лахыг даал 11 он хүртэл цуг явсан. Тэгээ 11 оны намар тустаа гараал. Анх хинтээ гарч явдаа тустаа гарахтаа. Тустаа гарахтаа манай энэ Маураны нарх бах. Тий. Цэрэн балт бах. За. Тэгээ жаргал сахах. Манлаа болсон. Тий. Тэгээ энэ итгээ анх тустаа гараал. Тэгээ сүүлд нь анарах инколтхын хүү орж ирсэн. Тэгээд тустаа гараал халзан мөрч инколтхад очив. Нарх бах өгөөд. Анх нарх бахыг авсан мөр юм уу? Тий, нарх бах ирчлээ бахыг нэг энэ жил нэг тэр чин 90 жилийн байсан байхгүй 11 он чинь. Улсын. 90 жилийн тий. Зорж ин тий. Тий, том нас хайгаадсан юм л дээ ерөнхийдөө. Тэгээ нөө Монгол хэрэг авдаг жил байхгүй. Тийм. Хамаа үзүүлдэг. Тэгээ ирчлээ хатал ерөнхийдөө хилээцсэн юм л. Их нас сайн их нас цуглуулад аваатгал. Тэгээ баакхыг ирчлээ бах явуулаад сумуудын наадам үзүүл явуулсан. Тэгээ халдсан барыг аваад. Тэгээ 11 онд инколтхад очив. Тэгээ тань дээр. Тэгээ над тэр. Тэгээ инколтх. Манай цэрэн болтох жаргалсаах, мөксаах, баяр саахан гээд ах トゥ гуруулаас. Тий. Манай тархны Франц хоёраа гэдэг. Тий, баяр ах маань тий. Тэгэл анх тэгж л би ч анх бүр сонио жагаахын морины хөвгтөр ирж байгаа. Жагаах тэр үед нөө ирчлэх аваад ирсэн. Морь унаална гэдэг. Тэгээд нөө тэр үед нөө жоон том хөвгт. За чи энэ чарвар морь унаал гэсэн юм шиг жагаахыг. Тэгээд жагаах хөрх намайг морины хөвгтгийг батцсан. Тэгээд анх тэгээд жагаах тэгээд нэг би ч нэг морь ундаг байсан. Тэр үе чинь хүүхд илэв юм чинь. Ерөнхийдөө унсан унаагүй тэгэл би чинь туслахаа хийгээл морьныгоо тижээлийг би зураал. Морьныгоо тижээлийг би морио тижих айгуу дурт. Ирчлэх тэгдэг шүү дээ. Энэ одоо тижээлийн гас гэцэн яагаад хин тижээгээд байгаа юм гэл. Хайрлаад өгөөд тахгүй морьд. Энийг тижээлийн гас гэсэн яагаад тижээгээд байгаа юм гэл. Тэгээ би нөө гасгийн хилцэн ирнэ. Нөө морио хөргө хайрлаад өгөөд тарахтуулж мархтуулаад гэл. Тийм үе байсан. Ивэн тэтгэгч Адууны дээд зэрэглэлийн тижээл Динавина актив 100. Одоо таныг яг тэр Эрдэнэчил дунгууд дээр байгаад 2003 онд хүүхэд болоод ирчихсэн. Морины хүүхэд гээд ирсэн. Гэтэ туслах хийгэн яг энэ моринд дурлаад сургууль соёлоо болоод ирээдүйн амьдралаа зөгнөө явж хахад Монгол төмний энэ хайртай амгалан тэр яжнаа шарга гэдэг азраг таны хажууд байлаа. Тэр амтны хажууд хамгийн ойр бас байсан хүмүүсийн нэг үл та юу н онцгой байсан? Юунаас онцгой ханддаг байсан? Тэгээ шаргач чинь тэгэл нөр багаас орлоо тодорцсон. Иржлэх чи яг тэр үед ч ерөөс салдгүй мөрнөөс. Тэгээ шаргын онцлог бол ерөөс л бас нөр одоо юу гэдэг байгалаас өгдсөн мал тий төрсөн мал. Тэгээ төрсөн малыг бас гоё авч яваад бас л их хариуцлага тэгээ өөрөө ч амар тууштай. Тэг ингээл яг хэлснийхэн дагуу яадаг. Тордлогоо бол мөнхийн. Тийм мөнхийн салахгүй. Манаа салахгүй. За мансан ч өөрөө шөнө очиж нөгөө манааныхаа хүмүүсийг давхар иргэдэг. зөө авирс. Унтахгүй ш тэржлэх гэж. Би тэгэхэд нөмөр мал мандаггүй. Яг 4-5 онд чинь арай нэг жоохон бисрэг багталталтай. Тижээлээ зураал мордод тижээх хэл үүрэгтэй. Тэгэл хараад шөн өөрөө шөн за манай нийт рүү явъя гэл явчихдаг гэсэн шүү дээ. Азаргаа иргэн. Тэр давхар хүмүүс манж байгаа шүү дээ. Тэгэхэд л одоо яадгийн өөрхий санаа зовдөг юм яадаг.
нөгөөд маань унтчихдаг ч юм уу тий. Тэгэл хэрэгдэл тэр үедээ ч нэг сайн юм мэдхгүй тэгсэн хэрнээ бас одоо батхад яг л хөргийдэл гэл санаа зовол иргэдэг л байсан юм шиг. Одоо та өөрөө бие дагуу явчихсан чинь тийм зүйл тохиолдож байна. Тохиолдсон шүү дээ. Нойр хөрөхгүй. Ер нь нойртой нойргүй тэгэл нойр хүрдгүй шүү хүм чинь. Бас хариуцлага. Моройсаа авчи. Мананахайдыг бас нэг эргэж тойроод хүү хай те. Ч нэг 5 өгс олчих нөгөө чинь нойрон сэрэгдэг ч юм уу те. Бас наадам тулцууд айгүй өндөр хариуцлага л та. Тэгин тий. За халзан моройс эхлээд Балтуугаан тэр буган Ёндоо олон сайхан хурдан хөлөг бас таарч инкутийн дачир үйдэг залуу 20 эдэх настай залуус өрсөлдөөнд орж ирлээ. Залгуулаа Төв аймгийн 90 жил улсын наадам одоо нөгөө тод хул анарын бор, өсхийн бор гэд олон адуу бас дагаад ингээ сайхан гарч ирсэн. Тэр адуунуудыг олон ийм одоо нэг үеийн адууг уяхад хэр ачаалттай байсан залуу хүн. Баг бүрэлдэхүүн юу нэрэ. Тэгэхэд баг бүрэлдэхүүн бас сайн байсан. Манай Нархбаах ч бас тэр үед яг Нархбаахын морд цуг байдаг байсан. Нархбаах тэр тал дээр бол мундаг хангадаг. Эрдэнэ хэр байсан тий. Тэр гэлэгч эрдэнэ хэр. Тэгэл бас тэр үед чинь бас тухайд сайхан томд байсан л та. Хариуцлага өндөр ч гэсэн сайхан бүлтэй. Морины үт цайтай. Яг тэр үед бол Нархбаах бас мундаг хангадаг байсан шүү. Багийг бүрдүүлдэг гэсэн. Юугаарч. Тэрэндээ гоё ирч хүчтэй бүгд. Янз янз л тань. Баг ер нь хэрж чухал. Ерөөсөө баг штт. Баг хамт олон сайн байж иж амжилтын үндэс штт. Гэтэ баг сайн байна. Гэтэ өөрөө бас дотроо орох хэрэгтэй. Баг та. Нөгөө хэдийгээ бас ингэдэг гээд бас ягаад тахгүй нэ гоё өөрөө дундаа ороод нөгөө хэдийгээ гоё. Заах чарвах бид хэдий ингэхгүй хэлээд байгаа мөртлөө өөрөө бас ингээд дунд нь ороод өөрөө хийдэг юм байна гэдгийг бас нөгөө хэдий үлгэрч болгоод дундаа явахаар нөгөө чинь бас ах хийж байгаа юм чинь гэсэн юутай бас тий бүгд зоригтой бол тий тэр нэг багтаа орж байгаас өдөрдөгч хүний нэг юм шүү дээ дундаа би таныг ороод тэжээлийн өөрөө хутгаал ваасаа өөрөө цэвэрлээд тахаар энэ үн чи одоо тэгээд дүнрээр юм хийхгүй явахны боддог байсан. Бид нар бол тэгхэж. Тэрвэл таны бас нэг өөрийн арга барил байсан юм байна. Тий яг өөргөө бас заримдаа их морины ачаалттай ажлын үед ч нөгөө туслахууд маань амжихгүй ажил намжихгүй. Тэр үед намжаа болоод нэг тэжээлийн зураад өгчвөл ажлыг өнгөвчлөөд. Тэгэл дундаа ороод гоё явдаг. 2010-ад оны үед ер нь морцсон болгоо, уйсан болгоно л айрагдд төрүүллээ. Дээрээс нь та өөрөө ерөөсөө тодорсон адуу ш адууг тодруулж гаргаж ирлээ. Дан л одоо жагаахын унган тамхтай адуу дийлэх байлаа. Хүнээр ер нь та энэ тэнд явж энийг авахулж ида. Энийг нэг уян дээр авчирчих юмсан да. Энэ хурдан адуунд энийг ууж үзэх юмсан та гэсэн бодол ер нь хэр байдаг. Тэг анханасаа би ч нөө бас гайгүй материал дээр орцсон. Эхэлсэн. Тэгээд бас нэг тийм юм авчи гэж бас нэг бодол байгаагүй. Байгаагаараа л үзье. Гоё нөө битэмиг бас нэг гоё тодруулаа гаргах чинь гоё. Тийм л зоригтой. Тэгээ нэг юм авъя инээдрэг галынхныгаа шаарддаг. Гэтэ тодорхой хэмжээний хоорондоо өөрсдөө үржил хийсэн. Тэгээ одоо ч бас үржлээ хийсээр л. Нэг тийм тодорцсон юм нэг хаваагүй шүү. Харин тий. Яг л нэг доороосоо гарч байгаа юмудаа л тодруулчих гэсэн бодолтой. Битүү адууг ер нь яаж тодруулж гаргаж ирдээ? Одоо надад 12 дагахад тэрнээс байлиг нь хурдан гэж таних. Таних юм уу эсвэл сорж үзэх юм уу? Сорно штэ. За. Хараа танихгүй штэ. За. Тэр чинь сайхан сургана. За. Сургана унана. Тэгээ явцын донд гоё идлээд ирэхээр уусаа тэгээ мэдэгддэг байхгүй. Даах ч ерөөсөө мэдэгддэг байхгүй. 11 сар гэж оруулаад ээж тэнд хийжээ. Тэгээд ижээж байгаа явцдаа сургана. Тэгээ нэг манайхан чинь би чинь нэг
За нэг сар дөнгөж гаргаал он гаргачдаг байхгүй. Наа нэг сар ирээд дижигээд наа толгой шилэн мэдүүлээд тэгээ сургаад тэгээ саахан бүр аабыг саахан сургана. Сургачаад тэгээд бүр аабыг гоё номхон болгочоод ганц нэг такуулаад чигээр нь сайхан ингээд сургана шүү дээ. Ингээд замаар явуул. Ингээд ямар ч ингээд юу байхгүй болгоно. Хорогдоогүй ингээд нааш чаашаа ингээд яахгүй. Тэгээд гоё сургаад жигдрээд ирэхээр даагнуудад таралж байгаа. Тар үзүүлж байгаа. За. Сайхан өөд газар богинохоо. Тэгэл өөд газар чинь хөдөл гоё сурцсан чигээр болцсон даагнууд чинь мэддэг байхгүй. Би явъя гэсэн юм чинь тэгэл төрөнд нь л явж шүү дээ. Тэгэл сонгож байгаа юм чинь. За энийг тордё гэл. Тэгэл тэр дундаас тодорсон адуу ингээл гашиж чинь тий. Тодорхой юм чинь тэгэл тодорхой байдаг үс. Ус бүсийн наадам дүнжин гарваас за үндсэндээ 30-40 дайрагтай болчлоо. Энэ залуус сайн тавьж байна. Үндэсний бүхэд оюун болд энэ морин уралдаанд Тачиров гэдэг 90-ад оны 2 залуу бас нэг залуучуудыг төлөөлж нэг шинэ өнгө гарч ирлээ гэдэг эхлэлийг бол 10-ад он тавьсан. За ингээд олон амжилтын дараа зогсох юм хэрэг. Уяад идэг, хөдөлмөрлөөд идэг. Устаа зорж чаддаг. Нөгөө өөрийгөө баталж чаддаг. Аймаг тавьдаг, аймагт харагддаг. Хүнд. Тий, хүнд мөртлөө сургамжлалтай. Тэр алдаанаасаа суралцсан. Тэр ерөөсөө бас нэг юу байдаг юм лээ. Гол нь чинь материал шүү дээ. Мөрөө нэгдэг чинь. Сайн юм байж, сайн юм чинь гоё ингээд зөв тордож зүг авч явчих тодруулж гаргаж ирж байгаа юм. Тэгэхээр ерөөсөө материал адуу сайн тий сайн юм байж тэрийг гоё зөв болгож тодорч гаргаж ирж байгаа. Тэр нэг 3-4 жилийн хугацаанд үржил зогссон байсан юм уу? Юу нь яг болохгүй байсан. Тэр үед одоо яг нэг үржил нэг сонирн болцсон юм аа. За. Яагаад чи яг нэг юм болж өгөөг. Тэгээ нэг доороос оноо залгаа гарч ирээгүй. Сайн гүнүүд цуглуулаад байдаг. Тавиад бас болох сайн юм бас болдгүй юм л шүү дээ. Цаг хугацаа юмыг харуулдаг. Тэгээ манай жагаагч бас өөрчлөлийг сайхан хийсэн нэг хэсэг өгнө. Сайн гүнүүд цуглуулад манай жагаагч юмд яарахгүй л дээ. Тэгээд нэг хэсэг завсралт тэгэл тод дээр гарч ирсэн шүү дээ. Тод дээр бүрэн галтар энтерч. Тий. Тэр нөгөө нэг одоо шинэ азарганы үржил орж ирсэн юм шиг. Нөгөө цуглуулсан гүн. Сайн азарган Борионо гэх тий. Борионо, Макс гэдэг. Тэр хоёр чинь гарч ирээ. Тэгээл ч гүнүүд ч гоё болсон. Авсан гүнүүд нь таарад. Тэгээ бас иргэсэн шүү. Сайхан бас. Тий. Цаг хугацааг нь хүлээлт тий. Бас тэр хооронд шантрах одоо ингээд мөр тавихгүй ч юм уу тий. Амжилтын төлөө л болж байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр үн чинь бас ингээд шантрах үе байдаг юм лээ сонио. Яагаад болохгүй яасан юм бол. Тэгээ нөө ууггүй тууштай байх хэрэгтэй юм л юмд. Өнөөдөр гоцорж болно, төрүүлж болно тий. Тэрийг гоё нэг хүн хүлээц таандах хэрэгтэй юм л. Болондоо юм иргэн тий. Энийг тэр азрандаа ичвэл энэ гүг тэр азрандаа гэдэг тийм гарандаа гэд хүлээцтэй байж хат бас юм гардаг л. Төлөвлөөл. Тий, төлөвлөөл. Тод 2 гэж саяхан хүртэл яригдсан. Хурдан үлэг гарч ирлээ. Хөлөн бүрт дааг төрүүлсэн тий. Тий 21 онд. Тэгээ дараа жилийн шүдлийн ирээд 1000-ад ам үзүүлсэн. Тий шүдлийн жилийн үрээ тий. Тэгээ ингээд ерөөхдөө ингээл бэлдээл байла. Хамгийн том одоо бидний том сойрол ярих сэдв бол улсын наадам. Соёлын азаргыг та нутагтаа ингээл хөдөөнөө уйж байгаа л авчраал. Улсын наадам тэр олон аваргууд донд чихэлдүүлж байгаад нэг лавхаа харагдвал амуу зүтлээ. За энэ сайхан үйл явдлын дараа хасагдсан. Энэ үйл явдал юу н анханасаа юу бол? Насан соёлон. Тий. Яагаад азарганд мортох вэ? Юу ярилцсан бүгд? Ярилцал даах. Уяа эхлээл 91 шүд амын үзье. Тэгсэн чинь авчин шүдэнд цухойцсон нөгөөд чинь. Соёл шүү дээ уг нас нь бол. Тий. Тэгээ бид
ярилцахгүй жаагаад хэлэхгүй. Аа. Ингээ хавчиг шүднэ гарцсан байна энэ жил. Наач соёлд мордол хасагч байгаа. Соёлын ч яж азрагынхаа маргааш нь шүү Тий. дээ. Аваа болчих. Тий. Тий. Тэгээ азаргандаа зүгээр ханаач соёлд хавчиг шүднэ гарцсан ч аваа болчих واخ. Аа. Тэгээ зөвлөлөө тгий. Хавчиг шүднэ гарцсан юм чинь гээл. Тэгээд ч азарганд явуулсан тэгээд сайхан мус ус. Тэгээ нөө нас нь яг соёолно гэдгээр ястал та. Бүтэн жил хөдөлмөрлөлдсөн. Нэг сайн адууг ингээ багаас нь ингээ багаараа тэр сайхан нутагтаа ингээд хөдөлмөрлөө төвчээд гээ тэр азаргыг бүтэн тэр жилийн хөдөлмөр биш. Унгнаас нь дагнаас нь хойш ингэж тот хэр гэдэг адууг тордож гаргаж ирээд зорьсон наадамдаа инкутийн дашч руу улсад ихнаас хайрагдуулсан, соёл хайрагдуулсан, сонгомл хайрагдуулсан шүдлээ 2 3 төрөлгцсөн. Азарган дунд тэр Монголын томчуудтай хольж нэг азарга хайрагдууллаа шүү дээ. Тухайн үеийн мэдрэмж хэрэг. Тий, ер нь бас азраг их нас гэдэг чинь сайхан л та. Бас том нас гэдэг чинь чухал. Тэгээд тэр зам азраг их насыг ус төрийн нааданд харагдах гоё л. Гасагдсан ч гэсэн гоё байсан. Гэтэ урам хугарсан. Уграаг. Хүн ч улам зоригждаг юм л шүү дээ. Тийм үү. За яах. Дараа нь болно гэл. Дараа нь бол. Тэр улсын наадмын тухайн үе улсын тэр азарганы уралдаан бол бүх хүмүүсийн нүдэнд одоо харагдаж байгаа ярихад. Одоо юуны урд нөгөө дархны ард сунгаан турдан байсан шувуухай. Тэгээ нөгөө аваргууд болох цолмон нандин акторууд ингээл бөөндөө нэг нүмерч орж ирдэ шүү дээ араас тохоод. Тэгэхэд та дагж явуу зүг үзэл байж юу? Би яг барайн дээр үзэл байжсан мар те. Тэр хэрэг мөч байсан. Ер нь бол сунгаанууд сайн байсан. Тэгээ ер нь бол аригтвал аригтнаа гэсэн бүр итгэлтэй байсан. За. Төрүүлж чадах болоо гэсэн бодолтой. Ер нь аригтах нь л ав аригтна гэсэн бодолтой байсан. Хүлээгээл очсон. Тэр агшин бүлэгт амар шүү. Аа? Тэг гоё л. Зүгээр тэр одоо тэр цаг мөчийг зүгээр ингээ яг ингээд бүх ингээд одоо хүмүүс ингээ авшгаар хардаг бол Монгол даяараа тэр наадмыг тэр азрын уралдааг үжижсэн хүмүүсээ шар ус босож орилдсон шүү дээ. Орилохоор болсон тийм. Орилохоор аймаа тий. Гоё сайхан уралдаан болсон л та. За таавал би баг тэр хүмүүсийн өмнөөс өөрөө баг хямарчлаа. Энэ сайхан хүмүүсийн хөдөлмөр одоо ямар хайр юм бэ? Таавал уран зориг авчиж. Эцсийн эцдийн юу хиний буруу юм? Бидний л буруу шүү дээ. За. Соёлд л оролт байсан юм л дээ. Аа. Тэгээд хэрвээ соёлд оролт авчиж гарчлаа гэд хэрүүлэх гэсэн чинь насаараа соёл нь юм чинь. Аа. Соёлд нь оролцчих байж тэл гэж. Тэгэл өнгөрс тий. Өөрөөсөө та буруугаа хайсан. Гэтэ юм тэрийг юм бодоагүй. Гоё уралцсан сайхан. Ялчгүй шүднэ гарцсан болохоор л азранд оролцсон. Аа. Шүднэ гараагүй тэр чи юу гэж тэгж айхгүй шүү дээ. Насанд нь л оролцсон шүү дээ. Тэгтээ анх мордохдоо бол мордуулаа явуулсан шүү дээ. Тий. Азраг байна гэдэг. Тий. За ингээд энэ олон сайхан үйл явдлын дараа инкутийн дашчирэг гэдэг хүн бол бас нэг удамтай. Тэгээд адуун байвал бас нэг зөв тавьчдаг уяач шүү гэдгээр нэг баталсан үйл явдлууд боллоо. Энэ гал уяаны хувьд одоо манай Заамрын Мямба гэдэг ах бас багуулын унаг галт ингэж бөөндөө нэгдэж хамтаа бүтээн байгуулалт үржил уяаны амжилтын төлөө нэг гоё бөөхаг үргэлжлүүлье гэдэг хамтрал энэ шинээр эхэлсэн. Та хоёр хэр удаа нөхөрлөж байгаа? Эсвэл гинт одоо ингээ уулзалтаа хоёулаа морь уйхаар болсон юм уу? Гинт үржил хийхэр болсон юм уу? Эсвэл энэ олон жилийн нөхөрлөлт дор байгаа юм? Тэр чи 13 онд найзууд танилцаал. Эртний 13 онд танилцаал. Тэгээл сайхан найзууд аяа уулзж нээлдээл тэгээл явчихдаг. Тэгээд Ямба маань хэлсэлтэй ингээд найз нь чамар морь уйлаа гэдэг. Одоо өнгөрсөн жил шүү дээ 2025 оноос. Яг хөшин ганц нэг юм аваачаад уйлаа. Өмнө яг ганц нэг юм уйдаг л байсан л та. Тэгээ нөр бүр яг галд ороогүй найзын үед. Тэгээд 2025 он тий. Тий. Өнгөрсөн одоо Дорнотын улсын бүсээс эхэлж байгаа шүү дээ. Тэр өмнөх намраас нь эхэлж байгаа хгүй тэр. Бас Дорнотоор Сүхбаатар Дорнотоо сайхан гүнүүд цуглууллаа. Ганц нэг их морь зөр юмнууд авсан.
Тэгээ найз маань бас энэ галд орж ирээд бас их үнд очиаг өөрлөлдөж байна. Энэ үг хэлгээд. Чи бас мөр энэ олон мурмал тижээл те. Өвс гэлээ бас хоол унд тий юм дээр энэ шингэнээс ахвал. түлхийнээс эхэлж байгаа. Сайхан олон залуучуудыг урамшуулж, цалинзуулж те. Энэ эдгээ тогтоох. Тэгээ найз маань бас 2025 оны амраас бид яг бүр албан ёсоор өртөө гоё ичглээд. Тэгээ явж байна бас. Сүнд ачааг сайхан үргэлжлэж байгаа. Тэр подкастын ивент итгэгч Монголын хамгийн анхны цахим эмийн сан Онлайн цэг юм ээ. Тэгээ дунтын зүүн үсч сонгол дундад нахаас ч түрүү амаа үзүүн. Миний өсө 2 үрээ. Тэгээ 3 нөө зөргөх хэрвээ. Бямба өөр авцсан. Тэгээ бямбагийн нэр тэр гуруулаа орсон. Түрүү амаа үзэн манай аюурсах ах. Унгаа хэрвээ нас. Түрүү амаа үзсэн. Төрүүлдэг бор үрэн төрүүллөө. Борон төрүүлээд халдсан амаа үзсэн. Хам үзүүлсэн те. Тэр халдсан бол дааг $5,000 тавлуулж лөө. тэгжээсэн. Тэг Дааг $1,000 тавлаа тэр жилээ арангаа 100 жилд сонгомолдоо очиод бас арийн дөрөв орчихсон. Шүтлэн бас ирээдүйн түмэгт чинь шүтлэнд 7 болоо 8-аар орчдөг шүү дээ. Тэгээ хязаалнууд нь доромтод очив. Ам үзсэн. аюурсахын унган тамхтай 2 үрээ бас сайхан түрүү ам үзүүр өөрийнх нь унгаа дуурталсан. Үржүүлэг нь ер нь бас нэлээд боломжийн байгаа юм байна гэдгийг л харж болохоор шүү дээ. Ялангуяа дорндод бүх хүмүүс л одоо тэр сайхан тал нутагт үржүүлэг хийж байгаа. Тэгээ сонгомлын уралдаанд унган тамхтай 2 үрээ нь бас өсөрч ирнэ гэдэг. Үржүүлгийн нэг том үр дүн мөн биз. Тэглгүй тэн дээр харагчлаа л да бас. Аюур очоос гүм бол их сайн цуглуулсан та нэг хэсэг. Сайн гүнүүд цуглуулсан тэгээд сайн азрууд гүнүүдэд тавьчихлаа ингээ сайн юмнууд гарчлаа. Бямбаахын бор үрээ ер нь яаж ирж өсөөр. Бямбагийн бор яг шүдлэн үрээ хязаалан болох намарна. Аюурах байхгүйсэн. Тэр цоодлгээд дүүдэр нэсэн юм лээ. Тэгээд нэг өдөр бич санаачаараа инкватор гэдэг манай найз тэр зүг явж чад цоодл ирсэн. 2 үрээ зарчмаар байна. Үн шимч төсөр гайгүй. Тэгээ ямар үрээ зургийг авалч харъя гэж нэг зүг явжсан. Тэгээ инкватор руу зургийг авал харсан чи өшөө зүгээр үрээ нь авчаа гэлээ. Тэгээ тэр үед тоо 5 саяар аваад тэгэл сургацсан үрээсэн лээ. Зам нэхэл савцэг. Тэгээд өвлж хаварж байгаа хүмүүс ноцолцоор ба тэгээд зүүн бүст. Сайхан төрүүлсэн шүү дээ. Бас зохион байгуулалт үр дүнг харахал үлдлээ тий. Тийм шүү дээ. Ер нь цаг хугацаал харуулсан. Цаг хугацаал. Тэгээд энэжлээс найз маань бас цэвэр азрынууд 7-8 азрах байна уу. Тэгээд энэжлээс үржлээ бас нэлээ итгэвтэй. Сайхан гүнөө цуглуулсан. Тэгээ үржлээ багуулсан да хийгээд. Хурд төрдөг нутаг шүү тий. Сайхан нутаг. Амгалан дээр яаж наашрах, улс салцсан гэл. Олон сар хурдан өглөө төрсөн шүү. Тэглээ. Нутагсан тэнд. Тий. Тэ. Ер нь эхлэл их хайтайхан байгаа болов уу гэж нийтээр харж байгаа. Тэгээ энэ бас зам мөр амжилт илүү олон жил үргэлжлээсэ гэдэг л сайхан ерөөлд одоо оршиж чинь тийм ээ. Тий. За, эргээд одоо хоёлооч одоо ингээд цаг хугацааны хувьд бас сая ярьслахын хувьд нилээн бас төтлөө сайхан ярьчлаа. Таны аав бол энх бот гэж одоо тэр баг уул их ууланд нутгийнхаа хүмүүст хүндлэгдсэн сайхан хөдөлмөрч малчин хүн байдаг. Өдий энх хотхыг хараад бараг залуу ичмэр сайхан морой унаа явдаг юм. Таны аав чи аймаг алдарт байж юм. Тий, манай аав чи Арангаа аймгийн их тэмэрсэн юм бол. Арангаа их тэмрийн унган хүн байхгүй. Тэгээ бас орон нутгатаа сага морь такуулаад. Тэгээ Арангаа аймгийн алдарт байж. Тэгээ өөрхий одоо надад санаа зовсон юм яас тэгээд 11 за 7 онд ч тий. Арангаагаас нүүгээд Төв аймагт ирж байгаа. Налаагаас урагш 3 цохинд
За. Иржлээ ах хэлсэн юм билээд ингээд хүүхд чинь чаа ингээ явахгүй. Ингээ байгаа юм чи хоёр хүүхдээ бараад угаасаа хааштай уу? Тий. Хүүхдээ бараад Аа. малаад байгаа хүрээд ирэхэд. Тий аав ээж хоёр манад манг зориод. Аа. Тэгээ надад сайхан баяр баг ах маань бас очиж малын туулцч ирээд өргөө. За. Тэгээ 7 онд ирсэн баг шүү аавж ирмэ. Төв аймагт. Малаа арангаас туугаад. Тэгээ жил гарan болоод цаашаа хаяа. Тэгээд тий тэнд чинь 2 жил болсон. 2 3 жил болцсон. Аа. Тэгээд 10 онд очсон баг шүү. Таныг тэнд мороод байгаа очсны араас ахаад араас чинтийн рүү очиж байгаа тий. Тэгээ ятгаар. Үндсэндээ 2 том нүүдэл хийсэн биз дээ таны араас. Ахаал малаад байгаа хэрэг очсон. Аа. Тэгээ одоо тэнд сайхан нутгас ууршаад. Тэгээ аа маань энд ирээд мормал уяагүй. Өөрөө маллаа. Гэтэ хаяа юм ярих уу? Хэлэх үү? Хэлнэ хүний аав юм чинь те. Миний хөө тэгж ин ингэж тэгэрэ ингээрэ. Их хөнгөн. Машин барьж мэддэг. Моцикл унж мэддэг. Морол. Мортовол тэгэж. Малчин хүний хөөхөд аав ээжтэйгээ цуг ингээ хөдөлмөрлөөд энэ үеийн олон залуучууд төв шүүрэн газар бараадаад бөөндөө төвлөрөөд морио уяад хоорондоо ингээ хөөхтэй хуваалцаад ингээ урж арныг сэргэлэн ингээ буудалж хад. Та яагаад тэнд хөдөө? Наашаа ирэх гэдэг бодол юм байд. Би энэ анханасаа л тэнд тасцсан нэг гоё нутаг. Аа. Морины ажлыг замун сайхан. Эхлээ би ч нэг их уулна яг уулынхаа ард байдаг гэсэн. Иржлахаас нөгөө тустаа гараад. Аа. Иржлах чиг баруун дороо. Та зүүн дороо. Би зүүн дороо. Яг уулынхаа ард гис байсан. Хэдэн жил болсон. Тэгээ намдгийн хөрлөөх орж ирээд. Хөрлөөх чи 12 онд 13 онд ирсэн үү? Тэгсээс. Тэгээ намайг тийш ойртуулах юу ботсон юм билээ хөрлөөх. Аа. Чарвиг ойртуулчвал морины ажлыг цуг хийсэн бодлоо. Аа. Тэгээ би нэг хэсэг нөө тасцсан дэндээ их уулын хард байгаад байдаг. Аа. Тэгсэн чи хөрлөөх. Чи нааша буучгаа. Манай урд буучгаа. За. Хоёулаа морины ажлыг хамт нийлж хийж. За заахаа гэд. Тэгээд тэр үед тэгсэн чи хөрлөөх маань худаг гаргацсан гэд нэг өдөр. За. Би чиний буух газар худгийг чинь гаргачлаа. Гэт хэлдэх нэг өдөр. За. Тэгээ худаг гаргацсан чи яваад очихоос яат гэж. Усаад ах шүү дээ. Усаад ах нь. Тий. Тэгээ ойртоод. Аа. Тэгээ хөрлөөх маань тэгж татсан ш намайг. Аа. Худгийг чинь гаргаж таахын түр өдргээд. Аа. Тэгээд түрүүн одоо хөрлөөхтэй битээр нэг дугаарыг өмнө ярилцлаа л да. Хөрлөө байжж ташчрын мөр хорт. Ташчр байжж хөрлөө тот юмар хорт. Энэ нэг гоё цэвэр гоё өрсөлдөөн мөн үү гэж. Мөн. Таны хувьд Мөн л дөө гоё шүү дээ. Жин хоёр биеэрээ сахалт айлвны амныг те. Тэгээ хоорондоо сайхан морины ажлыг нийлээ хийж чинь тгий ингээ. Тэгээ манай гам баяр дүүсүүлд орж ирээд сайхан морь ойж чинь. Тэгээ хаа яах вэ хүү гэл надаас асууна л да. Тэгээ ингээ тэхүү хоорондоо ярилцсан. цаан зөвл. Хөрлөөх маань тэгээ ингээгээд бас ярилцсан. Бас хөрлөөхийн шийдвэр их дагдаг. Дээржлөө ах маань бас дээрээс тэгмээр байна. Та нар тхий юм шүү, ингэх юм шүү гэдгийг бас хоёр тодынхоо тэгээ гам баяр тэр хоорондоо ярилцсан. Аа. Тэр чин морины ажил их зам нь гоё манаа тийм ч. Тий. Нэг жоохон дотготал жоохон хүүхдийн асуудал гардаг. Хүүхд зөөд. Төвөөсөө хол. Тэгээ яаж игэл болгодог хоёр гэрээрээ. Хөрлөөхөнд 2 хүүхд байна. Манад нэг 2 хүүхд байж нэг сургууль соёлыг аргалаад. Хагасаа мөтнөөсөө ингээ зөөгөл. Хаа би дөрүлээ морчи. Гэл гам баяр тэгээд ханд мордчихъя гэл. Гам баярыг дуусгал би яраасан залгаал. Хүүхдүүд бас төвчээр та мундагш манайхны хүүхдүүд. Тэр өдөрж ингээ тэгэл хоёр алим мөр ингээ унжаач тэр чинь. Тэгэл орон тоглоно очихоор. Тэгэл оройн тоглоол нөсөлжээтэй болцсон сайхан. Тэгээ аав ээж тэгээ чөлөөтэй ирчин. Ингэж айл чинь. Ингэж тэгж нэг айл чинь тэгээд. Тэгээ та нар эрт амар гээл уцын хураан мар. Тэгээд. Хүн одоо та өөрөө ярьж шít ингээ 2003 он морины хүүхдтэйгээ тижээл зураа сүүлдээ ингээ мориндоо дурлаад одоо ийм сайхан амжилт гаргацсан улс усээс 80-90 дайраг төрөвтэй. Дийлэнх нь одоо унахан бөгөөд битүү адаг тодруулсан. Гэт одоо залуучуудаа бас нэг яригдчих хүндлэж байгаа сайхан үе очилчлаа. Яг таны нүдэн дээр хүүхэд байхаас ингэж өсөж явж байгаа залууч хэрэг таны хажууд.
залуучууд зөндөө штэ. Яг мөр унаал гоё, сайхан мөр ундаг залуучууд одоо гоё эд бороо явцгааж тий. Манахаас хүртэл одоо манай Батг шиг төвшин жаргал гээл одоо тэр хоёр ч мундаг байлаа ш нэг хэсэг. Одоо намайг эд анхмаар уйж хаад. Хоёр сая хөхт тэгэл сайн ундаг. Сайн хөхт бас сайхан шүү. Одоо сайхан залуучууд тусдаа нэг эдмэр тусдаа аваад хань болол бидийг ингээ заавар зүлгэнэ гэдэг. Явцгааж. Яг л өөрөө чинь туулсан юмнууд дээр харагдаж байна. Харагдаж. Яг өөрийнхөө юугаар л тэгэл. Та хэд юмд яарч болохгүй шүү. Бас одооны залууч жоо яарах гэдэг юм. Амжилтанд яарч байна. Амжилтанд тийм үү арай нэг жоон түрэгдээ те. Амархан нэг морийг нэг амархан дахиулах гэдэг юм шиг санагд. Болоогүй та нар. Арай болоогүй та нар байж гээ би төвшөө энэ хэлдэг. Болоогүй шаханд юм их учиртай. Сайн суралц. Бор хар ажлыг сайн хийж юм чаяндаа болно гэл. Өөрийнхөө яваар л замналаар тэгээд байлаа. Та чин одоо яг мөр би дааж 21-т хүн залуу одоо ирлээ. Тэрний өмнө тэр 9-10 онд адуунд их тавьдаг гэсэн тий. Тий адуунд бас явдаг байсан. Тий. Адуунд явна мордоо адуунд явгаа давхар мордоо идэлүүлнэ. Ирчлэх. Тэрийг ингээд унжиг гэл томоодоо их насны мордыг явна бол. Ер нь юмны эхлэл чинь дандаа л нэг доороос тий. Мороо яаж унж идэх хүн. Энэ морийг өнөөдөр ингээд холхоо явчих тий. Энэ гоё хөнгөрцөндөө гэд тэрийг чинь ингээ эхлээд боддгийм л. Тийм ерөнхийдөө мороо зөв идэх юу суудсан чинь л цаашдаа бас өөрөө нэг тусдаа гараад арай нэг мэдрэх юм бас тий. Арай өөрөө тийм л. Тэгэхгүй юугаач мэдгүй тусдаа гарч юугаа мэддэг тэр хүн хараал. Тэгээд Иржлах дээр нэг хэсэг яг нэг цуг байдаг. Тэгээд Иржлах. За тэгэхээр ингээргээл сүулдэ надаа юмнуудаа захиа явчихдаг. Яг би илүүлэн дэрийн. Тэгээд яг анх нэг тусдаа гарахт бас хийвгүй мэлээ. Хажууд тэгэр ингээрэ гэдэг хүн байхгүй болчоор яг өөрөө хамаг юм толгойд буучна. Бас жоохон эргэлздэг юм байлаа шүү. Тэгээд нэг 2 жилийн дараагаас шал өөр болт юм л. Би дагаад нэг юм энэ ачаа ганцаараа өрөөш шүү гэдэг юм те толгоороо даадаг гэж. Яг тэрийг ухаарах те алтан ч онсон ч. Тий. Бусд үед бол тий 11 2003 оноос 11 он гэрдэг шин тэгэл ирчл байхтай байх хугацаанд дандаа тэгэрэ ингээрэг л тэрийн л яа тий 8 жилийн турш. Тий. Тэгэрэ ингээрэг гэдэг нь дээрээс даалгавартай тэрийг биелүүлдэг. Яг тусдаа гарчаар биелүүл дээрээс хэлхэн байх болохоор өн чинь бас эргэлздэг юм л шүү дээ. Юу лээ одоо яах вүлээ. Ичлэх руу ярих уу юм асуух уу гэд тийм бодогддог. Тэг яг нэг олон жил намайг хөрх юм. Харбар ажилд сургасан. Энийгээ нэг гайгүй яч болох чи. Гэт бас. Эрдэнэчлэн хэр ажилтаа юм бөөрөө. Хувь нь юу нэ? Манай Эржлэх бас амар ажилтаа шүү дээ. Бас багийн хажууд нь тогтоход хэцүү шүү дээ. Хүнийг өөрөө нямба шудрах тий ажилтаа. Хүн чинь хүнийг нөө өөр шиг юм хэлэхгээ сурах тийм л анханаас. Тэгээ зарим залуучууд тэрийг даахгүй шантардаг ч юм уу одоо намайг ингээ зараад байна гэж боддог юм уу. Тэгээд бас зарим залуучууд үгийн даахгүй, ажлын даахгүй тэгээд болов. Хүнийг нэг юм сурах чий тий өөрөө нямба ажилтаа зарчимч хүн чинь яг нэг хүнийг өөр шигээ байлгах гэдэг байхгүй. Тийм байж тийм амжилт үүсэх. Тийм шүү дээ тий. Одоо говь Эржлэнгой хүртэл яг одоо энийг хэлээд байгаа шүү дээ. Үг дах сэтгэлийн тэнхээтэй. Ажил дах биеийн тэнхээтэй гэдгийг хэлсэн байсан. Яг л тэр чинь өөрт ингэ сорил болгонгод чадахгүй байгаа тань зарим тий. Намайг яг тийг сургасал та Эржлэх. Энийг нэг хар ажилд эхлээ бар хараа ажиллах хүнийг сургаж тийм ээ. За энэ хар ажилд ямар байх нь вэ гэж одоо нэг сориддаг ч юм уу тий. Хийлгээлээс юм л. Тэгээ энэ айтайхан ингэ болчих юм байна. Ажил давгүй юм байна. Тэгээ энийг нэг юм сурах чийл гэсэн. Тэгээ энэ үнэ сайхан юм сурсан. Өдий зэрэгтэй сайхан яваа маань энэ үнэ л ач буян. Аав ээж хажууд өссөн. Тэгээ энэ хүн ингээ намайг тэг ингээ шаардаагүй юм сургаагүй би бас яах ч байсан тий. Бас нэг болсон болоогүй нэг сургууль хөөгөө явсан бол би яах ч байсан гэж боддог шүү дээ. Шууд сургууль аяал энэ хүнийг тахсан. Одоо сонгосон амьдралдаа бол
гоё хангалуун. Дуртай юм аяг л байж байгаа. Энэ жил бор ухаад нүүж ирлээ. Одоо энэ нөгөө түрүүний ярьжсэн хот тойрсон энэ бас сайхан том уяачт маань бүгд л тэнд төвлөрсөн байна. Хаяа зэрэгэлдээ ингээд хүмүүстэй буусан. Ер нь өөрөө ингээд тэндээ Ганбаяр тойр нэг тусдаа морь молоо сунгаа ногоолдог байсан хүмүүс наашилж ирээ буусан чи хэр юм бэ? Тий өнөө жил яг би энэ наашилдаг тэндэл болчдөг л доо. Аа. Бид ч нэг их байгууллагаас ногоо сайхан жит гарна. Тэгээ өнөө жил нэг гэрийн гадуур үржлийн ад ихтэй гүү ихтэй. Аа. Тэрнээсээ жоохон төвөгшөөгөөд. Уяаны үрээнүүд нь азран соёолонгууд хязаалангууд ч хавар уралдааг юмч тамиртай. Тэг. Тэгээ нэг гүү мал өмүүлээд өөрсдөө азар малд оруулчих гад. Тэгээ ирэхэд жоохон яагаад салгаад жоохон авхан гарч. Гэт. Тэгээ борохороо зориод ирсэн. Ногоо сайхан байна. Тэгээ энэ жил борохоод сунгаа юм хийх юм шиг байна. Гэрээс хол байхын давуу тал нь юу юм? Сул тал нь юу юм? Гэрээс хол байх нь яг нөө мордаваа толцох юм чи яг нэгтраад нөө туслахууч яг мордондоо анхаарна. Гэртээ ойрхон байх бол чинь азгараад нөгөө гүү мал өгцөлтөд тэр азранч тийм гүү ийгээд морин дээр тогтдгоо байхгүй. Тэрийг аж тийш нэг. Тэгэл нөгөө гэрийн хажууд л байгаа юм болохоор мордоо хайхрахгүй. Морд хайчдгийг тий гэж бод жоохон назгаарах мэйхтэй. Тэгээ жоохон ингээд холдоод явчихаар нэгтраад мордондоо анхаарал тавих нь илүү болж байна. Манаанд гарч. Ихнээс нь мануулчих юм чи. Тэгээ эртнээс ингээд яачих гоо жигдэр явчихна. Тэр нь бас нэг давуу тал нь тэр. Өөрсөнд нь ч дараа нь хэрэгтэй. Өөрсөнд нь ч хэрэгтэй. За та Сүхбаатар аймгийн Мөнхан сум гэж одоо таны байгаа газартаа сайхан хаяа залгаа нутгийн хөргөн. Таны хань бас бүхэл одоо энэ хүмүүсийн амжилт, уналт, босолт бүхэл юмд хүний хань бас хажууд сайхан байдаг. Ханыга талаар бас сайхан ярил тийм ээ. Тий би манай хадамч Мөнхан Сүхбаатарын Мөнхан сумын амар санаа гэдэг. Манай хадам амар санаа гэдэг. Хадам ээж маань 7 орсон гэдэг 2 сахан хөшнээ. Охинтой суусан анх ирээд. Нүүж ирснийхээ дараа. Нүүж ирснийхээ дараа. Одоо 2 жилийн дараа л юм уу тий. Тэгээ манай хань отхон зул гэдэг сайхан бүсгүй. Натаа суугаад бид тэр чинь 11 онд гэрүүл болоод. Одоо 2 сайхан хүүхдээ аваж болцсон гээ. Ам бол дөрвөлээ сайхан амтарч. Хүүтэй. Тий манай том нь охин бага нь хүү охин хоёртой. Хүү яа чинь морилуу хөр. Хүү морин дуртай хөрхөн. Мөн багаасаа морин сурсан. Би бас морин сургая гэдэг өөрөө хөвт юм чинь. Тэгээ нэг сайн морин чадаагүй. Багаасаа сурсан мөртлөө жоон том бийтэй. Яг аав шиг явцсан шүү. Тий ерөнхийдөө тий. Тэгээ өөрхөн ойр зур ажил тустай болоод байгаа. Өрөөдөд өөрөө юу нь юу гэж байна хөөд. Юу болно гэж ярьж байна одоохондоо бол. Одоохондоо болохоор бас морин дуртай юм сургая. Малын юмч бол яаваа гэдэг. За тий одоо л тэгж одоо 6 дахь анги хөлтэй. Би малын юмч болно гэж ярьдаг. Тэгээд өөрөө дуртай юмч тэгээ дуртай мэрэгчлэр яав. Тэр нутагт ер нь олон сайхан хурд төрлөө. Ер нь л одоо тэнд очисон азар болгоны төлөвүүд нь ер нь нэг энд ирээд хурцлчих гад байдаг те. Хүмүүс ер нь нутагч очихоор хэр бэлгэж шээж. Та ер нь хэрэг сүсэг бишрэлтэй бэлгэлтүү. Тэглүү яддаг сайхан манай их байгуулсан гоё өгөөчтэй те. Сайхан олоо хурдаад төрдөг. Төрж гин одоо хүртэл. Их байгууллаа сайхан шүтнэ. Тэгээ байгууллынхаа яг зүү хой тормод панга юм байна. Хоёр уулаа сайхан шүтнэ. Сайхан хайрхнууд би иргэн тойрон тэгээл бүгдэн сайхан залбираал. Тэгээл очив. Малчин уяач хүн үед хаврын хамгийн гой цаг юу? Хавар тэгэл гүү унаглах гоё шүү дээ. Адуугаа сайхан онд оруулна. Хавар гүү унаглахыг хүлээн. Манай адуун тавхитаг Чулуунбаатар гэж залуу. Төв аймгийн аргалантай. Чука манайг бэлчээрийн хаадаг дагнаас сайхан хардаг. Адуугаа сайхан торнуудл өвөлдөө аваа гарчин хавардаа тэгээ хүрээд ирнэ. Чука манайг адуугаа хариуцаас адуугаа сайхан мална. Олон сайхан
гол нь адуугаа сайхан тий өвөл сайхан онд оруулаа хавартай сайхан золонгодож. Адуу ч үнээл одоо тий хаана адуугаа байлах вэ хужир ус яах вэ гэл. Тэгээ чуука маань адуугаа сайхан хардаг. Нэг ч гэсэн юмнаас бас нэг толгоо өвдөхгүй. Тий. Найдвартай. Би уяа мордол хариуцсан. Чуука тэр их адуугаа дугаал явч. Хаанаг очлгүй л явах тий. Очиж нэг хамжаад бас бол нэг залхих шуурхтай байд. Тэгээ чуука маань адуугаа сайхан харна. Чуука маань харсаар адуу маань сайхан олон сахурдан юу нэг төрж байна. Тэг чи маллгаа шүү дээ ерөөсөө. Тий шүү тий. Тэгээ найздаа бас энэ дочрон тус баярлж явдаг шүү гэж хэлдэг. Тэглэг байх. Тий. Хөдөөнөө байдаг малчин уяач хүн байгалийн энэ одоо нэг янз бүрийн үзэгдэл хэр том сорил болдгоо. Энд яаж бэлдэх хэвтэй малчд. Тий одоо бас юм сайхан хөгжсөн нөө цаг агаараа сайн сонсож байна. Утсан дээр мэдээлэл харчихжээ тий. Ерөөсөө л цаг агаар шүү дээ. Урдчлал утсан дээр яаж нээж байна. Цаг агаараа радиогоороо сонсно. Тэгээ одоо юм хөгжсөн нөө утсан дээр сайхан юмнууд нэгээд хараад ирж шүү дээ тий. Одоо өнөөдөр ингээ утсан харахад маргааш өнөөгдөр бороо орно. Салхитай байна. Тэрийг харж ирэх юм аа хөдөлөвлөөд урд өдөр нь тий. Гашуу яах вэ? Оролт нь хэр байна гэдээ бас юм хөгжөөд бас гоё шүү дээ. Тэгин тий. Одоо энэ цаг үеийн бас нэг гайхалтай бас шилдэг уяачийг авчирч чад бас үзэгчд маань энэ тэр болгон нэвтрүүлэхт ордгоо юм ярьдгөө хүнийг оруулж очиж чи тэр олон сайхан мордыг яриулсангүй шүмжлэх хүн бас байх бах. Халзан мориноос эхлэе ярил. Энэ цаг үед халзан морь төрсөн хүн сэрвэнд орох байсан. Яах вэ? Тэр том морь байсан юм. Тий, ер нь бас битээ мөр шиг халзмаар. Одоо хэмжиж үзээгүй л дээ. Баримжаагаар ирнэ. Баримжаагаар одоо заа нэг 41 мөрөх л бах тийм ээ. Мөрөх л. Тийм л бах. Би бас халзмаар 2 жилийн тэр сайхан уяа дараа нь осож байгаа хайрлцаа. Нөгөө ч нэ одоо юу гэдэг анх нөө такуулсан мөрөж хайрлах гэдэг юм лээ. Би одоо үед байсан бол арай л илүүтэй байгаас баг ч боддог. Тийм үү. Таргалуулцаг тэр үед хайрлаа таргалуулсан юм лээ. Тэрнээс илүү амжилт үзүүлэх байсан гэж одоо боддог. Одоо боддог. Үн чинь нэг цаг хугацаа алдаанаас суралцж байгаа хөөх. Одоо н алдаагаал ингээ эргээд ухаарахад. Одоо үед хэрвээ байдаг байсан бол би илүү их байсан даа л гэж. Тэр үед нэг тодруулсан анх тодорцсон намайг нөгөө ингээд урам зориг өгсөн мөрөө хайрлаад идтив лээ. Буурал морь. Генес төр чинь бүр бүх морин дундаа 4 3 3-аар орчдөг шүү дээ. Тэр буурал морь бас Баакийнхаа олж ирсэн мөрөө. Тий, буурал морийг тий жагаах бас Батнаруус дааганд навч ирсэн. Бүр дааг бахтна. Дааг бахта тэр чинь 2 3 төрүүлсэн байдаг лөө. Нутагтаа юу? Тий. Тэгээ Баакх энэ бас явандаа сайн адуулах юм ингээд Баакхаар. Жагаахаар ахуулаад. За. Тэгээ шүдлийн заланд ч бас яг нэг бүст орж чадахгүй байгаа цаа 7-8-аар орчоол. Өдөглөл эрт бэлтгэцсэн атуу шүү. Тий. Ирчлээ ах тэр үеч нь багада ирчлээ ах тэр л байдаг байсан л та. Тэгээд бүс өмсрөө салаа явна 7-8-аар орчоол. Тэгээ явж байгаа. Тэгээд тэр чинь халзан морьтой нэг 2-3 жил үеигдсэн юм аа. Генес болдог жил. Бууралмор чин усад уралтах нь уралцсан хоёлаа. Бас л дарагдуулаад л байсан юм л одоо бодоход. Тэгээд олон наадамтай байсан. Тий, тэр жил чин тий нөгөө Төв аймгийн 90 жил гээ. Тий, их хурд байсан. Тий. Их хурд уралдааг юм. Уралдаагүй. Бүх морьтой юу? Уралдаагүй. Их хурд руу яваагүй. Тэгээ Төв аймгийн 90 жилээр очсон. Тэгэхэд чин тэгээ халдсанаар буулмар хоёлоо болоогүй маань ханиацсан ч юм уу. Мордог. Улсын наадмын ард улсад уралцсан хоёлоо. Тэгээ улсад нэгч гавьяагүй л дээ. Тэгээ нэг жоо имжлэгээд амжлахал хийлгэсэн. Жоо шингэний алдагталтай нэ тэр тэгээ шингэн хийлгээд. Тэгээ нөгөө генс чин бүр наадмын ард сүлд болдог байхгүй юу? Тэгсэн. Тэгээ амар шахуу. Тий. Тэгээд нэлээ уртх уяатай болчих чад тэр чинь. Тийм байна. Амраач тавихгүй тэгээл байсан. Тэгээд буурал морчиг генстэй 3-оор ороод халдсан морч төвийн бүсээсээ 4-өр орож. 4-өр тий. Тэгээд тэр жил бас тэгээ сайхан надсан. Одоо буурал мөр адуундаа байт юм л шүү дээ. Тэрнээс хойш ер нь уягдсан юм уу? Тэгээл ерөнхийдөө
болсон дөө зал. Би энэ үндрээл өөрөө нэг юм данагар их томор штэ. Мах ихтэй. Тэгээ сүүл рүү жоохон тэгээд зузаараад их болцсон. Ах トゥ хоёр борог их хэрэгдэг л та хүмүүс. Тэр нь сайн цай. Ер нь одоо харьцуулах насан зөрүүтэй тий. Тэг нэг насны зөрүү. Нэг насны зөрүүтэй. Хоёулаа л бас хурдан байсан. Аль нь илүү юм бол? Тий ах トゥ хоёр борооны хувьд уйсхын бор нь бол байглаасаа л мал та. Шууд л ерөөс байглаасаа тийм нэг мал байдаг штэ. Гоё нэг ивлүүлээд нэг гоё зүв аваа явчихад. Эсвэл газар дээрээсээ явдаг. Анарын бор нь болохоор жоохон тийм нөгөө бороод жоохон гат ихтэй. Нилээ уяа шаарддаг. За. Жоохон гат ихтэй жоохон нилээ ажил шаардна. Эртнээс бэлтгэхгүй бол амждаггүй. Тийм л ялгаатай сайн. Ус усад хоёлоо олон харигц тий. Тий хоёлоо 4 орцоо байдаг л тэгсэн. Бор халдсан ах бор бол ер нь соёлон болоод хавчиг азарчлал Эрдэнэтэд нэг харигцтэй ирдэг юмсан. Тий хавчиг азрах. Баг бор чинь ер нь тэгээд хязаалангасаа шуралцсан юм. Тий. Ер нь жоохон нэг тий чин сүнг дагав гэдэг байсан юм чи. За. Байглаасаа юм хурдан малчин. Тэгээд дис чаддгүй бид чи. Уралч. Тэгээ нэг жоохон даагандаа тэр чи улсад уралдаад эсвэл 10-аар очдөг. Сүнг даг сонгомол доо. Тэгээ давхар уягаар зүүн бүст очоод 3 болчдөг. Сүхбаатарт. Тэгээ нэг жоохон сүнг даг жоохон хөлөнд нэг жоохон дөргөө ч юм уу тэ нэг жоохон юу үсцсэн юм аа. Тэгээ шүдлийн залан жоохон тордож сайхан тосмосоор орож 2 жил оролтсон. Одоо сайхан адуундаа хөлн бүтэн л тэ тэгэхээр болоо гэдэг. Тэгээ одоо гүүгээр. Тэр бэртлээс болоод 2 жил л нэг тордоод уралдсан юм байна. Тэгээ цаашаа яахыг гээд шийдвэр гаргасан. Тийм юм байна. Бүр хөлөг харах юм болох ойлгож байгаа. Гүүгээр орох явчих гээд. Төлөөд нь бас зүгээр шүү. Тийм байна. Одоо энд аймгийн бүсүүдэд бол тийм энд жишээ орон руу гарсан гууд нь сайхан тавьгаад байна. Жаг өндөр цустай 50-таг өмөргөл зүгээр юм шиг л. Яригдаг үнийг одоо бас бүрэн галтар үлдэх гээд байна. Бүрэн галтар бол улсын баяр наадам хязаалан төрөс. Макс газарганы төлөв. Тийм Макс Отог нэг галтар азархсан. За. Тэрний яга олон төлөв нь хортлоогүй. Бүрэн галтараас өөр ягаас сонсогддог. Тий Макс Оточ нэг бэлчээрээр явдаг. За. Нэг гардаж гişүүлдэг байсан байхгүй. За. Тэгээ бид чинь тэр үуч нэг эмч гэж байхгүй нөө өөрсдөө л зөөр хар таамгаар л энэ дороо норцсон юм гэж барьж гişүүлээд номхон гөнүүд. Бас 10-20-д гişүүлчихдэг юм. Тэгээл нэг 4-5 6 гүйл унаалтдаг нөө таарсан ороо норсон юм да. Яхот малын эмчтэй байсан бол арай өөрлөх байсан. Тийм бай. Тэгээ өөрсдөө таамгаа зөв номхон гүнүүд за энэ болцсон байх гэл барьж гişүүлнэ. Тэгээ нэг жилд нэг 5-6 гүн унаглаад гэсэн. Тэр Макс Отогоос тэр галтар гарсан. Тэгээ бас ахаа ганц хоёр одоо хурдан байсан шүү хүн. Тийм үү. Нэг энэ жагаах бас энэ одоо энэ халиуны шонхохоос 3 гоо авчихсан тэр жил. Одоо энэ бүрэн галтар ихийг хаа нэг жижиг галтар гоо том холгоо гоо. За. Тэр том холгоонөөс нэг мөлөө хөрөндө гарлаа. Макс тавиад. За. Хавраж эрт гарсан юм а тэр хөрөөнөх чинь. Тэгээд дааг уйлаа. Хурдан юм а. Хүрлээхэн тэр л яриад гэсэн. Наач зүгээр юм байна да. Тэгээд нэг 1000-д л бэлдэж явахгүй. 90 өхөнгөл. Наач зүгээр юм байна да чирвэ гэдэг. Хүрлээх. Тэгээ зүгээр ч бүр хүүхдээ эсээр явдаг тавс тэр. Амар явдаг тавс. Тэгээд тэр хавраас жагаахын бие юм болдгоо. Бүрэн галтарыг төрүүлэх хавар. Тэгээ имчилгээ дамжлаганд явлаа гэд. Тэгээ жагаах чинь гадагш явуулсан шүү дээ. Тэгсэн чинь өмнө хүрэн дааг нь болдгоо. Өмнө уралтчих гэсэн бодолтой байсан байхгүй. За. Тэгээ 1000 өмнө хөхөө төснө гэдэг чинь. Нөөш машин л болохгүйсэн шүү. Тэр би энэ болохгүй мөртөл амар хурдан байсан. Тэр бас онцгой мал байсан. Тэгээд юм болоогүй л дээ. Тэгээ жагаах хөргөө өөрөө хийлтээ. Зүгээр ахихын өмнөөр орсон юм байна. Эрүүл мэнд жоохон тийм байсан. Эрүүл мэнд жоохон тийм байсан. Одоо сайхан болсон. Нэг бүрэн галтар төрүүлээд би муусан ч таягтай яваад төснө гэсэн юм. Тэгсэн чинь хүн баярлангуудаа босоод ирсэн.
таяга хаяад. Нэ ихнэртэйгээ гэртээ үзчихсэн л зурагтаа. Хөшөө гээд ихнэрээ дуудаад үрээ төрүүлчлээгээд таяга хаяад Бас болгосон гэсэн. Тэгэхээр бас амар догтлсон л шиг. Адуу тэгэхээр хүнийг сэтгэлд яаж нөлөөлж байна? Тий. Тэр биш тий. Тэгээж тэрнээс урам зориг авсан юм. Би энэ сайхан болцсон шүү дээ. Одоо. Бүрэн галтар бас улс төрөл төрүүлэхэд хэрэг. Тий, бүрэн галтар чинь ер нь л давгүй байгац л да сунгаанууд. Гэтэл бас ямтай нийлээгүүл хоорондоо өрлөө манай хоёрын л хоорондоо л 5 6 өрөө хооронд нь сунгат гэсэн. Хөрлөө тэр жилийн энэ уйсгын хэртэй нэг 100 хэр идэх хөрлөөхт босоо эргээд. За. Одоо морь. Тэр тэгээ н уйсгын хэр бүрэн галтар урбал явцдаг. Хоёр хэр нь өнгөлөөд хол арилчихна. За. Бүрэн галтар хойноос нь зүтгээлээд. Нэг хоёроо дийлэхгүй. За. Тэгээл бас хойноос нь зүтгээлээд темп өнтөрт яваад байдаг. Тэгээ их сайхан ажил авсан шиг л. Заавал олонтой биш. Сайн юмны араас зүтгэсээр хад ажил авдаг юм л. Арай жижиг тий. Тий. Тэгээ нөө хээр нь хэмжээнд орохгүй хязааланд ордог байсан л да. Тий. Галтар нь ороод тэгээ салгаад уралцсан. Тий. Галтар нь ус төрүүлээд хээр нь ирлээс руу дам уцалж тэр жил. Тий. Тэгсэн. Тэгээ арангаад очиж төрүүлээд. Ивэн тэтгэгч Адууны дээд зэрэглэлийн тэжээл Динавина актив 100. Тэр подкастын ивэн тэтгэгч Монголын хамгийн анхны цахим эмийн сан Манлай цэг юм ээ. Хэр подкастын ивент тэтгэгчээр Динавна актив 100 Адууны дээд зэрэглэлийн нэмэлт хичээл ивент тэтгэгчээр хамтран ажиллаж байна. За мөн хэр подкастын ивент тэтгэгчээр Монголын хамгийн анхны онлайн нэмийн сан Манлай цэг юм ээ хамтран ажиллаж байна. За подкаст та бүхэнд 9 дахь дугаар маань үргэлжлэн хурж байна. За манай хурдан морь сонирхчдын бас энэ зочдуудын хүлээлтийг үүсгээд Дашчируу алдартагаас оруулаад өгөөч гэсэн олон хүмүүсийн саналыг бас хүлээн авч урилга тавьж өнөөдөр ингээд оролцуулаад өргөн яриаг өрнүүлж байгаадаа бас баяртай байна. За энэ одоо алдарт уяач маань бол ер нь нэг нэвтрүүлэгт ордгоо. Сайтад ярьцлага өгдөггүй. Хэвлэлээс ер нь их цухтаагаад байдаг хүнээ. Яагаад юм олон нийтийн нэг оролцоо ярилцлага нэвтрүүлэг юмнаас ер нь ингээд хөндөй байгаад байд. Урилгыг яагаад хүлээн авч чаддаггүй. Тэгээ нэг хайхтар орой барь гэсэн бодлого тэгээд за яах вэ дараа нь гээл хойш нь тавиад идэв. Одоо энэ олон амжилтууд донд манай одоо Монгол Улсын алдартай Цэрэнбалтуу агсан нэг бол ярихгүй байхгүй. Бүлтэн, тод хул, буган, бор улсын наадмуудад тантай бас сайхан ах トゥ хоёр гар нийлж олон амжилтыг хамтдаа бас гаргасан юм сайхан буурал байсан шүү дээ тий. Тэглэв яах вэ? Сүхбаатар аймгийн Баян Тэрэг сумын бол Монгол Улсын алдартай гавьяа туйлч Батчирын Цэрэнбалтуу гээд сайхан ах маань байлаа. Тэгээ өнгөрсөн авар хөрх юм маань бурхны оронд явсан. Энэ үнийг дурсахгүй ярихгүй хайрахгүй л үнэлтэй. Бид анхал одоо би анхал тэгэл тусдаа гарахтаа л Цэрэнбалтуу ах нар хуваах жагаах те нэг болтугай гэл анаар уйсах жаргал сайхан гэл бидэд бүгд л сайхан баг хамтлаа одыг хүртэл ингээл явж л байгаа. Тэгээс ах маань сайхан буурлах маань байсан. Тэгээд сайхан үлгэр дураал үнэ алдаа оноо хэлнэ тэгинг тэ мөр айрагч төрүүлж болно. Үнийг хамаагүй сагсуурч болохгүй. Дараа хүн бай гэдгийг бас тэр хүнээс үгнээс их суралцаж шүү дээ. Сагсуурч үзсэн үү та? Сагсуурч үзээгүй. Дарах хүн их байсан уу? Тэр нь л ер нь дараа хүн бай л гэсэн бодолтой байдаг. Тэгээ хажуудах энэ ах нар маань бас сайхан аав шиг маань тий. Аав шиг маань хүмүүс зүг байдаг. Манай галынхан ч тэгдэг шүү дээ. Одоо юу гэдэг тий. Би ч одоо багалдаа хүүхдийн хүүхд юм шиг тий. Тий. Намайг зарим нь яг намайг ах шигэ гэж хүндэлдэг шүү дээ. Ах шигэ гिचгэд юм уу тий. Төрсөн дүүшгээ өөрийнхөө хөвчгөл ингэж хүндэлдэг. Тэг ингэж сургаалыг айлтгадаг. Багаас мэддэг болохоор. Тий багаасаа нөө явцсан. Тэгээ бүр ингээ гой татн одоо юу гэдгийг тий нэг айл их хөвчгөл явцсан шүү дээ би чи. Энэ дундаа.
багш бол бас энэ цаг үеийн одоо подкастын 8 9 дугаар бичигдэхэл юу дугаар болгондоо л яригдчихэж байна. Ярих чимтэй юм, хийсэн зүйл тэ чим бас лагуу хүн юм а тийм. Миний багш Өөрөнгө аймгийн Хайрхан Талаан сумын бол Монгол Улсын тодмолооч Эрдэнэ хотын Эрдэнэслэн гэж хүн бэ. Одоо энэ хүний удирдлагын дор одоо 8 9 жил цуг хамт явж одоо өнөөдрийн морь харга энэ хүнээс суралцсан. Энэ хүн намайг юмд сургасан, юмд хөтлсөн. Тэгээд тэр болгон одоо багштай баярлаа гэж хэлж чаддгүй. Тэгээд энэ гэрэлцгийг дамжуулаад багштай бас их баярлж явдаг шүү. Гарын минь ганцхан хөлийн минь дөрөнд өргсөн шүү гэж хэлмээр. Орон нутгад морой уйдаг малчин уяачд маань энэ одоо энэ уралдааны дүрм журамд энэ амьдралд нийцэхгүй байгаа зүйл юу аль нь вэ? Яг хөрсөн дээр хөдөө амьдрахад, малаа маллахад, морой уйхад юу нь хэцүү? Хэцүү юм байхгүй чинь дуртай юм аа хийж байгаа юм чинь аль алийн уялдаа холбоотой. Аль алийн л гоё малаа ондоруулчих тий малч үнэ чинь. Малаа сайхан ондоруулчих бодно тижээлж уйж байгаа мараа найтаа хаваа явчих. Ерөөсөө л баг хамт олон туслах сайтай байж л энэ хөдөлмөрийн ард гарч байгаа шүү дээ тий. Гэхдээ нөгөө нэг юм цогцлогоо байгаад шүү дээ. Сургууль нь 3 сард амарчдаг. 5 сард морин уралдах гэж буцаага сургуульд нь орчдөг. Тэгээ та өөрөө төв суурин газар байхгүй хүүхэд ингэ зөөдөг. Тийм уялдаа холбоо ер нь ямар байх хэвтэй яг хөрсөн дээр. Тий хөрсөн дээрээ одоо өнөө жил яг дүнжин гарваа сэргээж जैन тий. Дараа жилээс дүнжин гарваа 3 сардаа хийчдэг болоосоо л гэсэн хүн болгоны л мөрөөдөл биш тий. Хүүхдээ амралт харуулад дүнжин гарваа чинь тий авартаа яг нэг 5 сар бага шичиг бага насны хэмээг уралдана лээз. Том насаа нэг 3 сард чинь азар их нас соёлонгоо уралчин ногоонд гарах цаг нь болчин сайхан. Тэгээ энийг нэг жоохон наашин татаа 3 сардаа хийчдэг байгаасаа л гэсэн л бодолтой байдаг. Хүүхдээ амралт таардаг ч юм уу тий. Уялдаа холбоотой тэгээд хийчдэг бол өмнө болоод байсан ч болгүй л явах тий. Тийш. Тэрийг л нэг тэгж хийчихээсэй л гэсэн хүн болгон л мөрөөдөж өсчих шиг. Тэгээ болох ч болчих واخа дараа жилээс. Яг одоо энэ байлдааны хэлбэр дээр үр зэрэгцэж хажуугаа шамал зүтгэж байгаа хэдэн хүн байна. Туслахууд, үржил, эмч. За манайхан ч бас олоолаа сайхан. Баг хамтаа бол сайхан нэгдэж ажиллаж байгаа. Манай галынхан Николтоо маань байна. Анарх хүн байна. Жаргал сахах байна. Уйсах. Жаргал сахах үүсэх байна. Цэрэн балтах маань байсан гэд идэж харамсалтай тайлэгч болсон. Гэтэ залхуулаад энэ хүний үргэлжлэлийг аваа явна. Ачин нэгэд эрхмээгээд хүн байгаа. Тэг хүүгээ ачийнхаа нэр дээр залгуулаа явна гэсэн бодолтой ба. Сахаад думал байгаа тэр болгоны өөрийнхөө хэмжээнд чадах хэтгээр аваа явна гэсэн бодолтой байдаг. Тэгээд Гатанбаатар гэдэг газрын дарга хинтгийг Ганаа гэд буурал ганаа гэд манай арангаа их тэмэрийн хүн байна. Олон хүмүүс байгаа юм шүү дээ. Тэгээд Нурбаал мал эмч гол хүн чинь Нурбаал шүү дээ. Мал эмч нэг сардаа нэг ирж үзлэг онцлогоо хийн. Тэгээ Нурбаалын шав Сүхэ гэдэг нэг залуу инжлээс бүр үржил мордон дээр Бямбаатар яриад намраас нэг ирээ юу гэгээд байн байлаач. Одоо ч яг үржил дээр харилцаж үйлдвэрлэх нь шүү. Их зүгээр юм билээ. Ерөөсөө л гол одоо энэ морд авах юм чинь ирүүл байх шүү дээ ерөөсөө. Ирүүл байхгүй би энэ болохгүй юм чи яаж болох юм те? Тэрийг гоё имж яаж эхнээс нь сайхан торж имжлэгээд онцлогоо хийж шил. Нурбаал нэг сардаа ирээд нэг онцлогоо юугаа хийчдэг. Тэгээд Сүхбэд хариуцуулаад имжлэх юм хийчдэг. Имжлээс нэг бас сайхан жигдрээд бас нэг юм сайхан болж байгаа байт. Шгүй тийм ээ. Тий. Одоо ер нь хаа сайгүй бүх гал нэг ийм зохион байгуулалтанд орж шүү дээ. Тэгж тий. Тэггүй л ч болохгүй байна тий. Мороо сайхан ирүүл байлгаж ил сайхан уралдах. За өнөөдөр бас энэ подкастэнд маань бас урилга хүлээж авч оролцсон маш их баярлалаа. Тэгээд найз нөхдөөр нь одоо ер нь нэлээ олон хүнээр л эдэн талаас нь яриулж байгаа. Сайхан ярилцаж подкаст оролцож ингэж суух яриа өрнөх боломж олдлоо. Тэгээ хүндгэж урилга хүлээж авч оролцсон хад маш их баярлалаа.
За баярлалаа. Тэгээд дүүгийн ажилд бас амжилт хүсье. Аа. Олон сайхан нэвтрүүлэг тий. Олон сайхан хүмүүсийг оролцуулаарай гэж хэлье. За. Манай Басках манай ивент тэтгэгчийн гарын бэлгийг авчирч өгөөч. За манай подкаст Диновны актив 100 хичээл бол бүр нэгдэх дугаараас хамтран ажиллаж байгаа. За актив 100 хичээл маань энэ 4 сараас Монголын бүх малын эмийн сангуудаар гүүний хичээл, даагны хичээл, уралдааны үеийн хичээл гэсэн одоо 3 төрлийн хичээлийг Франц улсын Диновны актив 100 хичээлийн үйлдвэрээс авчирсан. За ингээд энэ хичээлийн даагны хичээлийн эрхийн бичгийг хатаа өгөө. За гэж. За баярлалаа. Хичээл маань бол ирсэн байгаа. Подкастаа дуусгаад хичээлээ. Болгож өгнө. За энэ Speed X-Scale гээд манай TRM-ийн бүтээгдэхүүн байна. За Манлай цэгийн маань Монголын хамгийн анхны захин малын эмийн сан бас ивент тэтгэгчээр хамтран ажиллаж байна. Тэгээ малын эмийн сан маань онлайнаар ингээд захиалаад аваад ирсэн бүтээгдэхүүнийг дээж хардуулж байна. За баярлалаа. За. Одоо энэ тэгэл хурдан морины уралдаанд малын эмчтэй ингээ багаараа шинжлэх ухаанчаар хандж байна. Тэгээд энэ бүтээгдэхүүн нэмэлт юмнуудыг бол бас тодорхой хэмжээгээр хэрэглээл хэвсэж байгаа бас тийм. Тэглгүй яг байнга хэрэгжилж байгаа. Миний Speed X-Scale гээд Б-ийн төрлийн бүхтэн юм байт юм лээ. Авар жоохон тамир динкэ муудсан. Гүү мал, үрээ малын төхөдөх зүгээр юм лээ. Энийг байнга хэрэгэлдэг юм аа. За. За тэгээд маш их баярлалаа. Энэ 100 одоо тэгээд манай подкастын уран бүтээлч хамт олон бөөндө хөвдлөд очино. Тэгээ айргийн хашаанд айраг төрөвтэй уулзах юм бас нэг сайхан өрөөлөг өргөе. Тэгээд эх жил нэг сайхан манлага авчирах юм. За ерөөл оторшгээ тэгээд Монгол амны хэлгээр болох хоо тэгсэн. За баярлалаа. За. За энэхүү хэр подкастын 9 дахь дугаар та бүхэнд хүрлээ. Бидний нэвтрүүлэгтээ Франц улсаас нийлүүлж ирдэг. Франц улсын хурдан морины уралдаанд аль хэдийн хэрэглэгдээд хэвсчихсэн адууны дээд зэрэглэлийн нэмэлт хичээл Диновны актив 100 хичээл хамтран ажиллаж байна. За өгд хичээлийг Монгол Улсын алдартай ээж Ган зэргийн ган баярах маань бас оруулж ирж Монголын энэ олон сайхан үеч нарт аль хэдийн одоо адууны эрүүл мэнд тамир тэнхээ хүчт нэмэр болохын сайхан хичээлийг оруулж ирж хэвссэн. За мөн ивент тэтгэгчээр Манлай цэгийн байна. Монголын хамгийн анхны онлайн нэмийн сан хамтран ажиллаж байна. За та бүхэн Манлай цэгийн байна сайтаар орж өөрийн одоо хэрэгэлдэг адуундаа хэрэгтэй байгаа бүтээгдэхүүнээ захиалж онлайнаар хүргүүл авах бүрэн боломжтой болсон гэдгийг хэлэхэд таатай байна. За ингээд 9 дахь дугаараа та бүхэнд хүргэлээ. Монголын хурдан морины ертөнцид 1991-92 оны залуучууд хүч төрөн ороход хамгийн ихэнд 90-ад оны залуучуудаас салхиагалж улс бус дүнжин гарвын наадмаас мордон бос хөдөө орон нутгаас авчирч хайраг төрөнд хурдлуулж Монголын энэ хурдан морины түүхэнд өөрийнхөө нэрийг 10 гаруй жил сайхан одоо дотоор тэмдэглэж байгаа. Даруухан Монгол Улсын алдартай ээж Инкотын Дашчирүү алдртыг урьж оролцуулж ярилцлаа. Ингээд 9 дахь дугаартай хамт байсан үзэгчтэй баярлалаа. Улсын их баяр цэнгэл наадам ойртон ирж байна. Та бүхэн сайхан наадгуултгай. Наадмын тусгай дугааруудаар уулзтлаа. Баяртай үзэгчтэй.